аль хэсэг одоо хараа блогийнхаа ээлж дугаарыг хөрөх гээд Орхон аймгийг зориод явж байна. Энэ удаагийн блогод манай найз жүжигчин кинон дуу оруулагч Саран Туяа. За манай зураглагч Түмгүү явж байна. Бас яг юм холын замд яваалгүй нэлээд удсан байна. Өмнөх 2 блог маань бол ойрхон хотын ойрхон байсан. Төмгийн Алтан балаг Борнуур сумдаас бэлтгэжсэн. Энэ удаа бол за талтаа нэг 700-800 км орчим. Тулаад 93700 яваад ирэх юм байна. Нэгэнт энэ хоол замд гарснаас нэг биш нэлээд уяачтай уулзчихъя гэдэг явж байгаа. За эхний уяачих нь бол эхний одоо дугаарыг зочин маань бол жил анх удаа уулзч байгаа гэсэн тийм. Тэгсэн. Ерөөсөө уулзч байгаа. Би ерөөсөө яг үндэ зургийг дараагүй. Надад одоо би зургнаас ерөнхийдөө бол тийм одоо дөржин цэлгаас ингэж юм төрхтэй уяаж байгаа л гэсэн мэдээ. Би тэгэл өөр ямар ч мэдгэлгүй. Очил бүх юмыг тэгэл ярилцсан даа. За баяр үргэлж гэж бодсон чинь хэсэг алдарт байж байна. Манай л хамаг янзын дулаахан л тий. Тийм бай. Амар гоё юм аа тий. Нараа яа. Хизэнээс энд эхэлж байгаа танах. Манайхад бас нэлээд ууж гинөө. Өндөрлөг тэгээд их сайхан дулаахан газар юм тий. Газар бол. Грац ямарс нэг 10 градусын дулаан битэн доод адгаас. Ер нь бол тий цэвэр адрах тий битүү юмд байгаараа тийм сайн байх гэж байдаг юм л шүү дээ. Тийм гол нөгөө агарын тийм. Манайхад дандаа юу задгаад л бүгд өчтөд. Энэ жилийн дээр авсан дээр англи мангл одоо тийм задгаад л яах ч. Ирээ шууд задгаад. Ирээл задгаа. Танай энтхийн өвсгөр нарийн шигтэй дайжгүй юу? Манай яг энэ хойтлын өвсөн сайн л да. Аа. Үржил нилээ эртнээс хийсэн гэдгсэн чинь хэдийн үеэс үржил хийсэн юм бэ? Манай найз тэр адуутай болын хоёулаа гэл тэгэл 12 оноос л мөр хийж эхэлсэн шүү дээ. Ер нь төглийн л яг манай ган төмөрхийн тамга. Аа. Ган төмөрч ийм тамгатай юм уу? Тий, ийм тамга. За энэгээр одоо ер нь дандаа багчуул байгаа юм тий. Энд бол дан хусран даахтай гүнүүд л байна. Ер нь. Аа. Ингээд дотор нь өрөөлтчихдэг юм уу? Заамаага өшгөлж вэртээчих гээд. Тэгээд яхаар бүгдийг дотор нь өрөөлтчих. Одоо ингэсгээд эднэрийг гаргачих уу? Одоо гаргаж услаа тэгээд ер нь хашаандаа л үйж идэг юм уу? хашаандаа л хийчих. Хөдөлгөөн орчихгүй юу? Олон юм шүү дээ. Гү өдөр тэгээд даагнуудаа барьж явж ажил хийн. Бат Эрдэнэ тамга нь байх шиг байна тий. Тий. Энэ бат гисэн тамга байдаг Тий, наа чи манай Бат Эрдэнэ тамга. За энэгээр тэгвэл сарванууд л байгаа юм байна шүү дээ тий. Дан эсгэлэн сарванууд л. Манайх энд янзын гой булагтаа л да. Ааха. Булагаас нь услаад яа. Өвөлөө тошингүүгээд дээр нь халтарж унчихаар айгуу түр. Аа бас. Тий. Ус янзын л да. Зингийг сайхан тий. Танайхан энэгээр нь хэр одоо уяачтай. Манай нэг найзын доор байна. Тэгэл дангаараа төв. Ер нь өөр 9 жилд нийлэх юм байхгүй шүү дээ. Яг нөгөө нэг уяаны адуунууч нэг тиймтэй байгаа шүү дээ. Тэгэд тэрнээс өөр юмтай оролцохгүй байж байгаа явчихгүй бас ажлын дотох ч юм уу тийм байхгүй юу? Би ч одоо тэгээд өөрөөсөө хоорондоо бас арай гайгүй гэдэг юм хооронд нь хүрэлцүүлж байгаа тэгээд хийч ч очиод айрагдал. Километр хараад явчих багтаа. Мил одоо ч тэдэн милтэй явдаг бол да гэдэг чинь аюу том хэмжээ. Аль наадманд явах вэ гэдгийг ер нь морины ажил дээр милээр шийдээд ах шүү дээ. Өөрөөсөө хоорондоо бас нэг 5-6-5-6-аар морчдөг болохоор бас хоорондоо болчдөг бахаа. Энэ хөрс чулуу молоо их үү? Танаа уралдаан гайгүй юу? Чулуу байхгүй. Гайгүй юу? Тий. Энэ илсэрхүү газар тийм зөөлөн. Бүр сулраад бүр энэгээр шигдтэл бүр амар сул болчих. За энэ ямар удамтай яадаг адуу вэ? Энэ манай Бат Эрдэнэ энэ жилийн авсан адраас хамарлаас. Одоо ингээд энд ирэл манах чинь ингээл бас л тэр задгаа юунд л ингээл тэр юм тарганаараа яа. Дагаар энэ юу юм шиг үлээ. Нэг жил би Эрдэнэд оруулж юу яасан юм аа. Эрдэнэд оруулж нэг битүүж хичээл хийсэн. Тэгсэн чинь тэр нөгөө нэг адрах чинь нэг эндэж мэдэд идэх чинь тэр юунд идэх. Тэр агаар тэр цемт юунд хамаагүй болдгоо. Тэр хавраа гаргаж ирээд энд гаргаад ирсэн чинь сонирн болоод.
тэр агаар тэрнээс хойш тэгээд дахид тийм битгий мөрөөхөө болчихсон. Тэгэл манайхны одоо ингээд задгаа байж байгаа л гүүнүүдээ бүгд ингээд зогсоод ижээчдэг. Тэгээд гүүнүүдээ хураалгаад тэгэл бичээрээр явчихдаг шүү дээ. Өглөөрөө ижээд нэг л Ачаа сайхан. Сүндөө нэмнээ тамарчдаг юм. шүндөө нэмнээ тарахсан. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. Энэ араб уу? Энэ араа зам буус ивсчдэг. Тэгээд энэ төв суурин газрыг харахад бааш нь тэгээд битүү байрны төв доотлын сайхан юу яадаг юм бэлээ. Өөртөөс ивсчдэг юм бэлээ. Тэгээд тэрийн дор солиод идэв. Манайх болохоор энэ байгаа нөхцөлдөө тааруулаад тэгээд юу яаш. Буус ивсчдэг. Энэ бороодрын анхны төв хавчигмөр болж байна. Яаж тавих вэ? Ямар амжилт үзүүлсэн? Аймагт төрүүлээл тэр жил нэг улсад нэг үрээ нэг 12-оор давх гэсэн баг. Тэгээ нэг үрээ нэг 16 моргоо. Яа. Энэ арай баг уу? Энэ хоёр чацуу Тийм үү? нас нь. Бас 7-8 гэдэг баг тэр баг хураасан та дадал өөр хураач. Энэ бороодрыг би нэг юунаас авсан. Доронтой Бямсүрэн дүүгээс авсан. Энэний төлөв сайн байгаа. Энэ жил Булган аймгийн аймагт даах шүтлэн хязаал нь бүгд шилдэг болсон юм. Энэ жил Эрдэнэтэд над дээрээс энэний төлнийг бор шүтлэн Эрдэнэт төрүүлээд хязаалыг би улсад тавьсан юм аа. Нэг төдий бас нэг шарга өрөө Эрдэнэт донд амаагүй. Хязаал өрөө. Энэ азарнууд ирээд энэ яг энэ одоо задгаа бичээрт байгаа шүү дээ, тий. Тий. Задгаа явахаар үс гаднаас хувирдаг. Одоо тэгээд энэ нодлон би авахд ийм азаргууд байгаа юм. Одоо бүр амар дутаараад өснөө суугаад шал өөр болоо. Битүү юмдээс азартай ялгаагүй байгаа. Гэхдээ аюу сайхан тань азаргууд. Тэгээд мам галтай. Өснөөс өөр нуурчихсан тэгээд Хөргийн ер нь жүжигний азаргууд чинь юм өөд чинь нүдэн юм одоо гонигтэй гэж хэлэхэд байшаа нэг тийм өөдмөл дөө. Тэгээ нэг юм галан жоохон нүдний гал багтай байдаг. Энэ танаа адуунууд азаргууд шал өөр юм. эдгээр чинь нөгөө агаар магаас тэгээ өдөр ингээд том машин дотор ингээд байнга тоглоостой байж байна. Араб азрах хоёр, англи азрах хоёр байна уу? Тий. Төлүүд нь бол аль нь илүү хурдан байна? Англи нь илүү хурдан байна уу? Сая манай энэ борын хол ялгаагүй англитэй уралдаад ялгаа авахгүй урд тооны орол тэгэл ялгаагүй л Их ийм араб азрагнууд их хотгор байдаг тий. Энэ их хотгор байх ямар давуу болно юу та. Энэ хотгор ер нь юу хэлдэг юм бэ? Нурны ийм хотгор. энэ тийм нэг онцгой хотхор юм бэл. Манай тэр урд нэг манай нэг энэ тэр нэг авчирсан тэр Баатарчуд байхаас авчирдаг хэдэн жил тавьсан мөн зэвсгээд бас хотгор нууртай азрагсан. Тэрний төл их урдан байсан шүү дээ. Тэгээ цаад хөр тэр гадаад нь гэсэн тэгээд нэг англи араб хоёр нийлүүлсэн. Тэгээд нэг айхтар болдгүй юм байна нааш нөгөө явуулсан. Тэгээд тэрний шин төлийн дээр ерөөсөө тэр ямар ч гүү хамаарал бүр хордолдог гэсэн шүү дээ. Тийм үү. Тэр ерөөсөө аль зөнгөж одоо гүүчин болохоор бидний хувьд энэ үржүүлэг хийж байгаа болохоор энэ дандаа урд Сүхбаатар математик хамаагүй илүү гэдэг тийм. Тэр бол зүгээр энэ хангаангуу гэсэн ч тэрний төв тавих гэж байсан. Тэгэхээр тэр эцэг малд бас тийм давуу юу вэдэг тал вэдэг. Алгарныхаа жүжиг нэг харуулж хайдуулээ. Манайхаас ингээд ийм Гой модны үнэт ямар гоё юм бэ? тэгвэл задгаа ичдэг шүү дээ. Үнэхээр сайхан биш үү энд ирсэн чинь. Тэгээ эдгээр чи ингээд хөдөлгөөн хоригдохгүй юм. Байгалийн нар хараа салхи мэдрээд яаж байгаа сэтгэл санааны хувьд ч гэсэндээ 50 байгаа бах та. Эдгээр ч нөгөө эрхлүүлсээр байгаа сурцсан. Тийм ээ. Чи намайг битээ хазаар. Би чи нөгөө сагуур юунд хазуулах гэсэн сойч яах яагаад. Да. Бид нар хазаж мэдэн шүү. Зүгээр явч. яах вэ? Йоо энэ тэнгэр мөнгөрийг хараач тий ямар гоё юм бэ? Хайжсэн тэрэ. Өшгөлөө ажилгүй. Оо танаа газруудын хөлмөл бас гайгүй юм бэ? Хөднөд нэ. Тий.
12 оноос хойш үржил хийж эхэлсэн хэрэг чи бараг 15 жил. 12 жил бид нэг мор үйж явах чи англи араб гэдэг чи цөөхөн байсан юм аа. Аха. Ганц нэгхэн хүн тийм англи арабын тавтай өрөөнүүд үйдэг. Тэгэхээр ийм олж уйхсан гэж боддог лээс. Тэгэл 14 оноос бид нар манайс нэвтэр яриад ганц нэг цэвэр азар авчирээ. Тэгэл тэрнээс хойш юу цэвэр азар юу тасраагүй дандаа цэвэр азар бол. Тэгвэл 12 онд чи нөгөө бид нар чи дам Монгол мөр. Ер нь ямар нэлээд Монголын нөхцөл дасан зохицоод яавал илүү хурдан бат бүх нэг уралдах хүсэл эрмэлзэлтэй хадаад хөрхөөр юм шиг байна. Баг насндаа бол ер нь англи л хордсон байна дөө. Энэ хөдөө орон нутгад бэлчээр юугэр хонд ороход англи хадаа жоохон тийм юу. Ер нь данд тэжээлийн маягаар араб бол зүгээр бэлчээрээр явчих. Хүмүүн байц уунга яадаг ч биш. Англи чинь 25 болоход л бас л бэлчээр даахааргүй юм лээ л дээ. Энэ халдмар алдуурчлаа. Хүүхдэр болно те морины ажил хийхэд. Манай хавс нэг бүгд л нэг эзэд нэг хүүхэд 10 хүүхэд байгаа. Уян мордуудаа адуунуудаа ингээд гол амжилтаануудаа танилцуулаад яриад явчихдаг хөө. За тийм манай энэ уяаны нэгэн дээр энэ хээрмэр. За. Энэ хязгаал өөр харанга улсын бүст. Амаа үзүүлчихсэн. Надлан тэрний дараа жил нэг уг нэг соёл өөрийг хурдан байсан юм а. Нэг хачигны халуун гэдэг нэг бадлаа. Усад яриад хатаа нэг тийм гүлрүү өвчин тусчаа соёл өөрийг оруулж чаддаг. Тэгээд утгын 100 жилд нэг соёл амаа үзүүлээ. Тийм нэг баян төр сумын 30 жилээр амаа үзэл. Тэгээд надлан өөр хангаа аймагт ч дөрөв. Хавчиг мөр гэсэн тий. Одоо 7 настай болох юм. Одоо 7 ногооны 7 юм уу? Тий. Дээр үчин 7 настай мөр орлуулах гэдэг гэсэн чи одоо ч ер нь хамаагүй л болсон юм шүү дээ. Дом мом хийгээл тий. Одоо тэгээд 7 хүүхэд оролдоод нэг жолоогийн 7 зангидаад тэгээд 7 хүүхдээ биелүүлээ. Тэгээд дом хийгээд нэг ус нэг жоохон сувг татж байгаа. Тэр дотор алтан мөгч хийлээ. Домноос оролдуулдаг гэсэн одоо. За, дараагийнх нь Энэ уяаныхын дээр наадраг манай энэ нутгийн дүүгээ хацраа. Энэ сум орон нутгатаа л яригдчихсэн. дүүн юм бэ? Нанаа гэдэг. Аа. Тэр халдсан мөр болохоор манай сая тэр бороод байгаа нь анхны төлөв. Аа за, нөгөө хавчиг мөр байгаа гэдэг чинь юм уу тий? Энэ аймагт хэд хэд төрүүлцээ. Фермер тижигц юм энэ жил. Фермер угаасаа би нэг энэ тижэл өгдөг юм уу? Өвдөө нэг тижээх үү. Уяхтаа нэг жоохон мөгч бол тэгж байгаа л. Хэр хаттаа Пост үйдээ. Айгу хат жоохон тижээч дийлдэхгүй юу? Ер нь одоо их моринд ч нэг хайхтар үүс тижэлдэхгүй байж байгаад оруулчихад ах шиг биш хүмүүс тий. Өчгөр дийлхээ болчихд юм аа гэсэн байддаг шүү. Морносоо болдог хаа. Идээд зигтгүү мор байна. Тэгээд жоох юм амсаад амар болчдөг мор байна. Янз. Энэ халзан хэрв? Энд чинь нөгөө араб байх шүү тий. Тий. Тавтай. Тэгэхээр хэд ямар хуу ах уу яаны хувьд? А бас өөрөө жадгардуу мөр айгу хатаа уяатай бас. Ааха. Жохон таргалцал нарийнс яриад бас болохгүй. Тэгээд яг өөртөө таарсан юм яагаад тэгээд. Энэ арих ариунаар найзаас авсан юм аа энэ халзан мөр. За. Энэ аймагт тэндээс нэлээд төрүүлж яригдсан мөр хаа. Энэ арабын 50-тэй мөр л гэсэн. Насны өв тэр 7 настай бүр ногооны бас. Тэр хээр мөртэй чицсэн мөр. За ари хэр. Ари хээр битүүрээ. Битүү. Баг надамд ч уралдааг юм уу? Баг надад уралдааг өрөөд нэг тэгж байгаа болцсон. Энэ жил одоо яах гал. За энэ нөхөр. Наад нөхөр чинь нэг сумын ёо модл орж исэн үрээндээ. Дааг магандаа нэг сумын ёо. За энэ халтар. Энэ халтар мөр. Бас аймагт нэлээд орсон мөртэй. Энэ жил хавчиг мөр. Ер нь хавчиг 7-таа одоо олон байна уу? Энэ 6 настай, хавчиг 6 настай ногооны. Нодлонгийн соёл үр гэсэн. Ер нь танаа уян дээр хавчиг 6 хавчиг 7 гэлээ шүү дээ Тийм мөр нэлээд байгаа. тийм байна. Нөгөө нэг сайн байсан юм а тэр жил нэг 50 жил болоход нөгөө нэг гараан дээр нэг хүүхдтэй унцдаг
нэг хятад өөр иргэд хүүхдээ гончих тэр. Аа. Тэр жил өгнө гэсэн юм байна. Энэ дугуурахын унгаа адвал. Дуудлага худалдаа модалдаанаас нь авсан юм уу юу юм уу? Үгүй манай тэр соёлоо авсан. Минжийн соёл ирдэг сэлэнгээ. Аа. Тэр унаг багт наваад ирсэн. Наач бодоо манай соёлыг нь хамгаах. А энэ юутай юу? Эмэс гэсэн үү? Яг асуух гал байж л. Надад нодлон шүдлүүр уралдааг энэ жил хязгаалуур уягдаал гэж. Тэдний унгаа адуунууд дандаа. Өөрийнх нь дандаа. Цэлгас руу юу ч ер нь одоо аль насны ядуун дээр арай илүү байна. Одоо энэ үеч чинь нэг тийм биш үү? Дээд насыг давмгаа сайн уучдаг. Яг 6 нас уян дээр байгаа боловч дээд насны морин илүү сайн давхтагч байдаг юм уу? Зарим нь азраг илүү сайн давхдаг. Зарим нь их мөр. Зарим нь бага адуу тэр дундаа даах хурдан байх жишээ нэг юм. Таны хувьд Тэгэхээр ер нь анханасаа нэг өөрийнхөө ганц нэг юмыг оролдоод даагаад их оролддог гэсэн тий. даагийг ер нь яаж ихэр гайгүй сайн давхичих вэ? Баянгор Эрдэнэт юу хоёр ч юм бол Өвөр хангаа хоёр ч юм бол 2-3 хоногийн зайтай шүү дээ тий. Энэ нэг уус зад ариг заадах энэ шүү дээ. Урд нь ер нь азраа харагдуулж исэн юм уу? Одоо аймаг хөцөндө төрүүлж аригдуулж ирсэн. Таны яг төрийн зарлагтаа улсын наадмын бэтгэлэр хэд харигна гэсэн үг лээ? 2 дахь. 2 дахь хариг. Нодлон чи улсын наадмын хэд оролцсон юм? Ямар ч гэсэн нөгөө юунд оролцсон юм бэ? Алдартай тий. Тий. Алдартай урлаа тэгээд оцсон шууд. Сая саатлын уян дээр байсан тэр хавчиг хээрмөр энэ одоо тэр улсад ор айрагдаад яадаг бүхөөгийн хүрэн гээд байгаа шүү дээ. Эдгээр дааган цагаас хойш над дээр байсан байхгүй юу? Аха. Дааг их хурдан байсан юм аа наач. Тэр жил коронатой жил наатан болохгүй гэдэг бодлоо өгтүрх дааг их онцгой хурдсан юм. Тэгтээ нөгөө бүсийн уралдаанд дуралдаг юм уу? Тэгээ бид нар нөгөө мордоо тавихад энэ чинь нөгөө баяр цогтхонд өөрт нь байсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө орхон гол энэ лүү тавьсан чинь мордоо манайх сайхандаа тавьчихдгийг. Тэгсэн чинь орхон голод шумуулны амир юм. Тэгээ бүс болох гэж нэгэд мордоо бариад авсан чинь тэдний одоо нэг улс хайрдаг хээрмөр нь шүү дээ. Тэр хээрмөр эднэр чинь хурдан байгаа. Тэд нар аваад ирсэн чинь шумуултай газар тавиад хэд хоноод бүр хэрваац. Тийм шүү дээ. Тэр чинь амраах байхгүй тий. Тэгээ манайх сайханаас авчирээд очиод уралдахад юу яасан шүү дээ. 2 шүтлүүр аригдсан байхгүй юу? Тэр сэлэнгээ бүст. Шүтлэндээ яаж давсан халзан чаа? Энэ шүтлэндээ манай нэг дүү дээр өгдөө. Тэгээд энэ юу ачиж яваад юу яац гэсэн. Хязгаал өөрөө хот руу ачиж яваад уух гэж ачиж яваад моринд гიშгүүлээд ачаатаа машин дээр унаад. Тэгээд хойд хөлнийхэн гуйнд ясны хат гэж явах бэртэл авцсан. Тэг уягдаг. Тэгээд соёл над дээр ирсэн байхгүй юу? Өвөл бол нэг айхтар нэмэлт юм уу? Тэжил мэжил нэг айхтар өгдөг юм биш үү? Ер нь байгаа л юм уу? Би нэг айхтар тийм нэмэгдэл юм өгдөг шүү. Өвч 100 ч гэсэн би нэг айхтар нэг тийм. Азрагч гэхдээ гүү ураагаад шалбаачдаг юм чинь жоох өгдөг юм уу? 2-3 хүн үгүй л тэгэл. Ороо багтаа юу? Ороо багтаа. Өөрт нь тааруулаад тэгээд ажлыг хийгээл. Одоо нэг юм баримжаа байна шүү дээ. За ийм ер нь бол уйчч ингээл дотроос яг нийлэхгүй байсан ч гэсэндээ за миний одоо азаргын жилийн тийм ба төд дотор ирнэ гэдэг өөртөө бол зургалцсан л bijээд юм байлээ шүү дээ. Таны хувьд ер нь бас нэг тархины 5 адуунд уралтандаа гэсэн баримжаа бол байсан уу? Яг нэг заавал тийм ч яг тэгэндээ гэсэн байгаагүй. Яг тэр мороо сайн тавьчих болол гэж бодож байсан юм да. Тэр цаатлын хэр мөрийгөө юу? Азаргаа бол нэг бодохгүй байсан юм уу? Одоо тэгтээ яг давгүй сайн л. Тэгтээ олон юм уралж байгаа тэгээд яг. Урд нь очиод нэг 16 л явчихсан. Энэ жил арай нэг жил үжсэн. Энэ жил нодлоо уралцсан. Энэ жил арай дээш урагшаага уралдах байхаа л гэж бодож байсан л. Түүнээс хүрч нэг тийм айхтаа яах болов гэж яах. Тэг хаана өссөн уралдаа дагаж явсан уу азаргаа? Дагаж явсан. Аха. Амуу үзүү гэдэг чинь нөгөө бас төрүүлчих байсан болоо төрүүлж болох байсан да гэдэг бодол бас нэг цаана цогцолцоод яваад идэг шүү дээ. Уралдааны нь яг дагажсан хүний хувьд ямар бодолтой байгаа вэ? Тэгээд гайгүй сайхан авчихвэл явж ирсэн. Заавалч төрүүлчих байсан мессеж гэж би тиймд ботогдоогүй. За азар барианд ороод амуу хүзүүнд баригчлаа. Ямар мэдрэмж төрж яаж хэр догдолцсон? Нэг байнга нэг морь уйж яагаад уяач юм бас нэг нэлээд тайраг мэрэг
Урднаас нэг тэрдлээ чи орсон бодож юм лээ. Тайм эзэн л их догтлцох юу яасан гэсэн. Их баярлцсан. Вич тэгээд адрагмаа сайхан айрагчлаа. Тэгээ ямар ч намайг чи яас сэтгэл юу хөөрл багтаа бэ гэдэг. Тэгтэл одоо яг гаднаа нэг айхтар илэрхийлээд чанга дуу аваа гаргаад авахгүй гэсэн дотор бол хичнээн ачаал сайхан баяртал. тийм. Тэг ер нь манай энэ жалганаас ч юм бол ер нь 4 адуурт орсон шүү дээ. Энэ аваас уу? Яг манай нөхөртөөс. Баяр цутгаг ер нь яг манай над дээр бэлтгэл хийж эхлээл тавчмөр эрдэнэт даадтай бай төрүүлээд тэр хөөгн хүрүүрөө чи надад 60 мянга надад дааг авчиж өгөөл дааг шүтэл над дээр хийж байгаа. Тэгээ манай төмрөө авч өгөөл тэгээд устдаа орчихсон. Тэгээд эдгээр хүрээ адрах чи бас тэр хашаанд төр дааг хийж хийж байгаа. Тэгээд 100 урагш очил бид нар тийм харцсан шүү дээ. Тэгээд энд бэлдэж байгаад анхны гараа эндээс гарчихсан. Тэгвэл Эрдэнэтээс төрийн наадам дурлалаад байгаа азарнууд энэ хонхороос л төрд юм биз дээ. Дөрөв адуу энэ хонхороос гарсан шүү. Сайхан тэгвэл авшигтай л бол хангаа байна да. Хордоо адуунд тиймэрсүүлдийн тэтгэдэг. Байгаль бас чухал. Яг энд анхныхаа бэлтгэдийг хийгээл анхныхаа сургуулт тэгээд энэ заман дээр чинь давхил ханагар давхилаа хийгээл хөл гарынхаа юуг олоо тэгэл гараанда гарсан адуунууд тийм дандаа. Тэгэл аймагтай айрагдаж дөрүүлээ. Тэгээ цаашаа тэгээ том юмрууд барьж байгаа байхгүй. Манайх нэг хүнийх нь ууччих айдаа. Тийм байна. Одоо ярианаас чинь. Тэгэхээр Батэрдний мөрдгөр адарган тархин. Тэр хиний мөрөг. Соёлог мөрөг тэнд адарган тархинд ингээд. Эдгээр манай энэ бор адаргын төлөвлөд байхгүй. Танаа одоо ер нь нийт тийш гарч зарагдаж байгаа юу? Зөндөөл хүн гарч ирж байгаа. Хаагур голдоо хурдлж байна. Тэгээд сум орон нутгийнхаа улсуудыг тэгээд аймаг сум орон нутгтай айгуу сайн тавихгүй л тэгээд. Энэ халзан азар ер нь ямар уяатай азар вэ? Та ер нь яаж уяад одоо усад айрагдсан бэ? Ер нь халзаадад өөрөө тэгээд ер нь яг бэлэн давхилтай л дээ. Өөрөө бэлэн давхилтай. Тэгээд өөрөө эцэг удам сайтай л дээ. Ер нь адуу удамаараа л ер нь сайн адуу юм чинь. Тэр удамаараа л тэгээд газар байгаа хэвчээ. Тийм ээ. Би энийг чинь тэгт яг өндөр гэж бодсон шүү. Яг уус 38 л дээ. 38 л дээ. Энэний эцэг болохоор юу штэ. Тэг баяр цутгаан тэр нөгөө бүс халдсан гээд бэлэг дэмбэр лугаа дээр алтаа адраг өндөр халдсан гэж хэлж штэ. Эцэг нь. Өндөр халдаж алтаа адраг штэ. Тий. Тэрний төлөв байхгүй. Их нь юу юм тийм чи? Энэний их болохоор англи тавьтаагүй. Ихийнх нь их болохоор тэр бандгаа мандаагүй штэ. Энэ ч одоо цусаар хийдэг. 50-тэй 2 мөргсөн 50. Мөргсөн 50. Мөргсөн 50. 250-ын тэл хурдан байдаг гэсэн үг л байна тий. Зөндөө хурдан байна штэ. Энэ чинь манай тэр улсын наадамд явж байгаа Батэрдний шарга даана шонхрон шухтарчаагүй хойш тэр хөндлөн зам гараад би улсын наадам үзээгүй яана. Тэр эхний тавтай явж байгаа тэр шарга дааг болохоор энэ адарганы яг имэгээс нарсан штэ бас. Энэ адарганы чинь ихийнх нь их бандгаа манлаа. Улаан шарахгүй гэдэг байхгүй. Дорны унгал бүтээгдэхүүн юм байна шүү дээ ер нь. Тий. Ерөөсөө дорны унгын бүтээгдэхүүн энэ адарга өөрөө эцэг нь өөрөө бас тэрнтгийх. Хөнгөө уяатай юу? Гайгүй уяа хөнгөө. Гайгүй ер нь тэгээд ер нь юу штэ адарга чинь заавал тий хөнгөн гэж бас л ялгаагүй л 20 гаруй километртэй. Хөнгөн гэдэг нь яг нөгөө ивлэх зарим чинь ингээд нөгөө одоо олон хоногийн уяа хийгээл нэг яадаг шүү тий. Уяа сайхан амархан хөвлөжтэй нэг тийм одон зүйлээд үстэй бэлтгэлтэй оролт хэрэгэлцэлтэй нэг уучлах гэж төрсөн. Тий бас ер нь жоохон юу тий төвчээртэй л дээ. Бас нэг хөнгөндүү нэг дан уяанда нэг уралдаа байхгүй болдог нэг адуу байна. Давхар уяанда бас сайн байна. Энэ өөр бас тийм бас хаттай л да. Бас юу гэдгийг байхгүй болохгүй. Энэ шаргуураа тэр манай сайн тэр бас бараад байгаа юм. Жижиг нэг отгон руу бараад байгаа юм. Тэрний төд энэ сайхан гарт. За одоо энэ дээрээс байгаанаас ер нь энэ уяанд байгаа адуунуудаас энэ нэг ирээдүйд бас нэг томхон юмд орчихоор адуу шүү гэд нэг баримжаа бууж байгаа шүү дээ тий. Захаас тухаас нь үзүүлээч. Энэ бас энэ хариунаар найз унгаад энэ жилийн над дээр идэлж байна. Нодлон би цагаан сарын дараа авсан юм а энэ халдсан мөр. Манай төмрөх юм мөр л дээ. Энэ халдсан мөр. За энэ халдсан мөр хэдтэй гинэ? Одоо ногооны хавчиг мөр болох юм. Хавчиг мөр. Өнгөрсөн жил соёл үргэсэн. Ямар амжилттай вэ? Аймагт л төрүүлж мөрүүлж. Юугаар нь та энийг том наадамд орчихоор сайхан холч тэг хаттай өөрөө
Олон хүн суглаад хөгжим дуурал ирэхээр морчин ингээл гигэлзээл эдрүүл тийм байхгүй хөдөлгөөн байхгүй. Тэгээд одоо яг л энэ байгаараа. Сэтгэл сайтай гэдэг шүү. Сэтгэл зүрхсэй. Хоол нь гидс нь хөдөлгөө байх, хоол хөдөлгөө байх чинь л их давуу тал болоод байгаа шүү тий. Тэгээд чи өдөөс хойш мордно. Өөр ямар шинж байдлууд байна? Сэтгэл байна, гидс байна. Гол юм нь сэтгэл зүрхэлтэй ер нь. Тэгээд тэн дээр чинь уяаш хүн чинь ажиллаад бас энийг хүчийг ямар байлгах уу гэдгээс шалтгаална. Тулгаж очиод нухгүй нэг яахгүй алзаа сайхан. Хөнгөлж билүүж байгаа. Энэ хүний мөр муу, энэ хүний мөр сайн гэх юм байхгүй шүү дээ. Яг энэ дундаас нэг арай онцгой. Энэ нэг арай өөр шүү. Ингэчих болов гэж хүн хүлээж идэг үстэй. Тэрийг л асуу. Би одоо энэ дотроос нэгэд яах вэ? Энэ бас гайгүй мөр болох байх гэж байна. Энэ шарга. Энэ шаргалзангөө? Тий. Ер нь өөрөө нэг үржлэг хийж байгаа нэг адарга гүүнийхээ юг яаж байгаа болохоор бас тэгээд энэс энэ маань сайн байхаа, энэ маань сайн байхаа гэж баг даагмаага ихэнхийг нь оруулаад тэгээд оролдоод. Энэ хиттэй юм байсан. Энэ дадан тавта манай ариун болд гэдэг дүүг. Соёо. Шал өөр болоод ирж байгаа. Энэ цусны байдал, цусны хувьдтай адуунд амар нөлөөлнө. Ялангуяа энэ дээр багтаар тий. Манай блогч ерөөсө гол нь адуу харах. Адууг нь харуулаад уяач өөрөө нөгөө практикээр харуулах гэдэг. Энэ бол бас их айхтаа тэжээж болдгоо мөр энэ өөрөө. Одоо жоохон ингээд амссан штэ. Жоохон амсаад ерөөсө зүгээр юу яачдаг. Хавиргын битүүрэл. Одоо энэ бол одоо нэг тийм айхтар тийм нэг тийм ном толгойтой биш. Гэхдээ миний харуул нэг чихсэн. Нэг онцгой толгойтой бол биш байгаа штэ. Юмараа энэ сайн мөр. Хийцээрээ бол одоо хийцээр нь одоо энийг сайн мөр гэхээр харахаар байгаа. Энийг завграараа. Одоо тэгээд бас нэг юм юмтай даалмал тэгээд бас өөрөө шөлөө хурдмалтай л юм чигээр. Энэ хоёрыг ч уяа шал хооронд өөр. Энэ халзаа яаж уягдах вэ? Ямар уяатай? Энд чи бас их эмзэг шүү. Тэр бол баргийн юм нэг хоног юм хийгээгүй байсан чи ер нь тэгээд нэг юм өгсөн байсан чи тийм тэгээд өөрөө нэг тийм юутэй. Хээрмэрөө? Тий. Халдсан жоохон эмзэгдүү уяатай. Хээр нь бол энэ жоохон таргалчих юм бол ингээл тийм юм ингээл хөдлөх юм бол ингээд сэрвэлзээл хурдан вааж маагаал ерөнхийдөө тэгээд сэтгэл их айгүй хөнгөнтэй. Хоолойг өвчөд байд юм уу? Тий. Яг мэдэгдэж чинь танаа адаанууд айхтар тэжэл амсдаггүй юм байна. Ингээд энийг их мөрдөөдөг шүү дээ тий. Морончод хамгийн гол юм бол хөл байна дээ. Хөл гарах юм байна. Ерөөсөө л хурдан адаа чинь хөлөөрөө юм чинь тий. За хээр мөрийг тэгвэл харж ий да том наадамд. Хээр мөр бас байгамар л дээ. Энэ хээр мөрийг унаг багт нь доороос очиж 3,500 унаг авчихсан. Тэгэхгүй тэднийх унгаа зардаг багт нь. Ингэ төгшин гэж тэр хүнээс. Халзаа асарны хүл дажгүй юу одоо тэгээд тэр нэг хойно нэг яц зүгээр нэг наадлын ил юм байсан юм уу? Уралдаанд нөлөөлөх юм. Хойдгийн хөлн дээр гэдсэн юмстай халзаа зарах. Тэр чинь нөгөө хязгаал өрөөнд нь тэгсэн. Тэгээд зүгээр нөт уралж явах тийм болно да зүгээр яах. Тэр цаатлын арын бор адарга би тэр юунаас авчихсан. Уусын галаагаас авчихсан. Яг халдаа байгаа юу? Тэр арын тэр Улаанбор тий. Тэр. Тийм биш. Өнгөрсөн жил бас улсад адарганд мордуулсан соёл өрөөр авчигчуд нарсан гэдэг. Бас хориг дээр ороод ирсэн. Энэ тогоо хартай эцэг тогоо харын төлжтэй. Тэгвэл удмаар айхтрал юм биш. Энэ тогоо харын чинь төлөвлөлт тохиод байгаа гэдэг байна. Уус хүрэнтэй юу их нэгтэй. Америк урагын төлөвлөсөн юм. Одоо чинь тэгэл нөгөө сэрвэний асуудлаар чи ингээл яачаар тий. Сэрвэний асуудал улсуудыг сэрвэний асуудал манайхны эдгээр уг жижиг дээр одоо энэ ихтэй юу яасан баг. Шин тахмах гэдэг гэсэн нь яасан тэгээд юу зогсоо. Тэгээд уяамар эдгээр чинь биеийн чангараад нөгөө бие авчихаар бас арай өөр болчихдаг л та. Босоод ирсэн. Тэгтээ нэг гайгуул байсан юм. Яасан юм? Энэ ер нь сэтгэл зүй ямар уу? Унаач авраг. Аашгүй, ааштай байгаагүй юу? 50 гэж өөрөө угаас тийм гүжирмгэлтэй. Энэ жил азарганд орлох юм байна шүү дээ. Энэ жил азарганд орлоо. Нодлон дээр алдаатад оруулаад 7-оор уралчлаа. Бас азарганд тавьсан соёл өөр. Азарганы хурдан авчигтаал гэдэг юм тий. Хүн болгон үржил хийгээд хүн болгон юу яагаад хурдаа хаанаас гарч ирчих юм болчлоо доо. Тэвэр хүн болгон тэвэр адахтаа болчлоо доо. Манайхан чинь тэгэл өөрсдийнхөө гарсан тэгэл өөрийнхөө унгын юмнуудаар болцоод уралж чинь дөө. Ер нь цээлхас руу явчихсан. Гэхдээ цээлхас руу гэснээс ингээд таны нэр их содон нэрээ. Хин гэж хүн танд энэ нэрийг хайрлсан юм бэ? Би ихэр байж хад манай нөгөөт энд цэгсэн. Манай аав чинь ламдар очсон чинь тэгээс
Энэ хүнд ийм нэрийг өгнө гэдэг. Цээл хай сөрөн гэдэг 3 том бурхны нэр. Манай гэрийнхэн цээл хай сөрөн гэдэг шүү дээ. Дандаа л хинч байсан л уушраал гэдэг шүү дээ. Говьалтай аймгийн Төнгөн сум уугуул гэсэн үү? Тий, би Говьалтай аймгийн Төнгөн сум. Хэд хүртлээ нутагтай байсан? 98 оноос энэ дээрээ тэгэл энэ дээр нутаглаа л. Монгол морь өнгөрсөн жил болоод одоо өнөө жилийн энэ байр байдлыг харахад таны хувьд бол их сайхан жилүүд л гарч байна, залгаж байна да гэж бодож байна. Төрийн Монгол төрийн наадам газраа ам үзүүн турдлууллаа. За тэгээд морин жилийн босгон дээр Монгол улсын алдар туяач гээд төрийн цолыг хүртлээ. Ер нь одоо бас амжилтын буухай. Ер нь нэг юмны салхи хэрэгцсэн болов салхин сайхан эргээл зөвл явж байгаа юм болов гэж бодогдож байна да. Та ер нь төрийн зарилгатай наадмуудаас хүний өөрийн нийс хичнээн ариг төр хүртсэн бэ? Хичнээн морь аригд болсон бэ? 13 4 өмөр л аригдсан. Уус усын чанартай наадмаас. За 18 онд Эрдэнтийн бүст унган даага манай нэг ээний найзын даага. Манай өөрөө унган хаад ээний өгсөн. Тэгээд тэр даага манай аригдаад манай жимсний удаанахын хул адраг бас аригдаад. Хул адраг бэлэг димэрлэн мандлагаас авч ирсэн тийм. Ирээзийг нь төлөх хул адраг. Тэгээд аригдаад. Тэндээс л эхэлж ирсэн. Тэгэл тэрнээс хойш нэг жил болгон тэгэл бүш айрагдаал тэгэл 100 101 жилээр урд нэг хинтийн дараханд бэлгээ болдоо идэх цуг ууж морой уяал бид нэр. Тэгээ тэнд нэг даага маань гайхсан. Нэг шүдлүүрээ 23-аар тавих гээд нэг их мөр 20 бас 23 шүү. Адраг 26-аар тавих гээд тэгээ даага маань айрагдав. Тэгээ буцчихсан ашаа. Хэдэн жил болсон бэлгээрээ? Гүйл дунаал тэнд бид нар цуг уйсан. Цуг. Дахан дээр очиод би чинь нэг 12 онд моринд ороод тэгээд энэ манай доот хичээхээ нэг 3 жил дагаад манай анх морин малны ажил морин малны уяа энэ тэгээд энэ хүнийг дагаал тэгэл морлоо орж ирсэн манай элдв найз. Энэ ингээ таны бүтээлүүд үү? Ер нь том баг наадмаас хойш наадмаас хичнээн ариг төр авсан байх нь баримжаалах уу? Тэрийг баримжаалаа. Тэр нэлийн болсон бахаа. Улсууд нэг морных медалийг тэр өдрөө тэгээд угаасаа өгөө явуулт шүү дээ. Хүний медаль байлгадаг. Том жижиг наадмаас манайх чинь нэг том жижиг наадмаас орох жил ер нь тэгээд зарим үлдээ 70-80 авдаг. 80 замбраа. Тэгээд хөөр туслах байна дээр зүгээр уралдана гэж өөр шүүртэй чинь бас 2-3 юм нуттай шүү дээ бас. Тэгээд наадам тэгэл дуртай наадамдаа явна эдгээр чинь. Эдгээр ч одоо ганц ойрлого нь уяач болохгүй мөрөөдөд одоо хөдөө байлгаж байгаа ганц юу нэг хэд морил шүү дээ. Түүнээс энэ үхэр хар гэвэл чи байхгүй алга болно шүү дээ. 2 оноо алга. Ер нь тэгээд адуу хариулсан адуунаас бастай өргөн дээр хүн очдөг юм уу? Замын хүн явж байгаад адуу усалж байгаа юм бол адуутай хүн байх юм бол очиод минь биддэг хонь
хүрээд Хончоо явж байгаа нь 2 хоног байна болно. Ялангуяа бага юмнаас чинь тогтохгүй шүү дээ. 2 удаагийн шилдэг үе гэсэн юм байна. Энэ ер нь хэдэн удаа шилдэг үе чи шалгарсан бай. Шилдэг үе чи хэд удаа шалгарсан л. Өнөө жил Орхон аймгийн үеэс тодорсон Монгол улсын шилдэг үеч болсон уу? Тэгсэн. Хэд удаа Монгол улсын бол нэг удаа болж байна. Өмнө нь ус юм уу? Нэг урд нь бас нэг юунд бас болсон нэг би очиж чадаагүй маа өгөө явуулсан гэсэн бас нэг. Манай нэг унаач юу хоёр болсон. Шилдэг гал энэ орхны хуу. Тэг хэд удаа болсон манайх бас шилдэг гал. Манай одоо овьяач чинь Орхон аймгийн одоо хүмүүсийн морь үлддэг мөртлөө амьдардаг газар нь Булган аймгийн Сэлэнг сумын яриад. Тэгээ одоо манай Орхон аймаг Эрдэнэ төлөв морин спорт өвчтэй бол Булган аймгийн морин спорт өвчтэй алдартай булаацалтай байгаа шүү дээ. Альных нь алдартай байна. Булган аймгийн Сэлэнг сум 2 дугаар гэж марах. Булган сайхан нутаг шүү. Би Сайхан. усаар яваад би ч нэг Монгол улсыг тойрдог штэ. Тэгээд 15-нд усаар яваад яг төрөл за усын мөчүүд одоо хүчтэй байх нь аргагүй юм байна. Усаас ийм сайхан газараас тэр олон хүчнүүд төрөх нь бол үнэхээр тодорхой. Ийм газар л байгаа юм чинь гэж бодож байсан. Дараа нь Булганд яваад Булган ч бас мөчүүдтэй штэ тий айрхтаас ийм сайхан нутгаас гэл яг байгаль аягүй чухлаа. Байгаль газар орно хүн малын тий аль альных нь Байгаль чухал шүү дээ ер нь. Одоо энэ гэр за ингээд морин дуртай байг нэг мор уяа гэж бодоход одоо гэрийн гадаанаас нэг өвс хадлангүй бол одоо бас бүх юм чинь нэг санхгүйгаа шийднэхээс чинь бас тэжээл аммаар байдаг, өвс аммаар байдаг, морин уямаар байдаг гэд бүх асуудал чинь. Энд чинь бас байгаль орон нутгийн сайхан болохоор уруудад бас нэг чинь бас нэг овьяас мовьяас тарьсан хүмүүс арай хөнгөн шиг овьяас мовьяас авчин, өвс тоос нь гаднаа урах чинь. Юм хэлбэг бас нэг ус ургамлын тэгшэрсэн бас янзын гоё нутагтай. Төв төөрөн газар одоо зүгээр нэг мор уяа гэдэг чинь нэр нь бас нэг тийм боломж олцоор байхгүй л. бүх малхаал мөнгө Алхаал мөнгө шүү дээ. Гар өргөл таксинд суусан ч мөнгө. Одоо чинь цаг тухай юу бодох чинь боодлоо өвс чинь 2 3 мянга төгрөг байсан шүү дээ. Одоо 10,000-аас доош өвс нь баг байгаа юм байхгүй шүү. Өдөрт нэг мөр нэг боодлоо өвс шүү. 10,000 төгрөг. Одоо тэгээд тээвэр мэвэр хөлсөд болж өөр газар бол талиж шүү дээ. Бид нар яг өөртөө техникээ гаргаад энэ өөрөө нэг өөртөө өвс тоосоо бас наасаага болгох шүү. Тэгсэн гэрнэл одоо хажуугаар нь мор мал ягаад бас энэ хавийнхаа улсуудаас өвс авалт тэгэл юу хамаагүй. Зардал хамаагүй гэж байна. Одоо тэгээ бэлчээрийн манд ачих гэж байхгүй болчихлоо шүү дээ. Хумигдал аль малын таад болгоод тэгээд нөө бэлчээрийн гарц байхгүй юм чи тийм үү? Ерөөсөө Наад зэтрээд байна л гэх. тий. Одоо энэ жилийн хувьд бол өвөл бас нэлийн аягүй хүүхдэрлээ. Тэгээд таарсан хүн болгоно энэ жил аягүй чанга болчлоо. Өнгөрсөн 100 ургамлын гарц муутай байлаа. Өвс хадлан ер нь хадлангийн дижил 50 багш 1000 гардаг газар нь 300 500 гарч байгаа нь баг дээт нь. Тэгээд 300 тэгэхээр чин юм чин хавчигдаад байгаа. Байгалаас хараат ус байдал байгаа юм чинь наа чи. Бороо орохгүй л орохгүй. Тэгээд яг хадлангийн үеэр айхтар бороо орох юм бол өвс тоос нь харлаа шатчихна. Яг нэг сайхан хадаад бэлдээл байж ил гинтхэн бороо асгаа. Тэгээд нөгөөт нь орцсон юм чинь. Эргүүлээр хатах чинь нэ тэр ихтэй харалж байгаа. Би чинь 17 оноос хойш Булганы тишгэр рүү явж байгаа байхгүй юу? Нөө хэд өхөртэй байсан гэдэг тэр төмрөн бол. Өвөл Булганы харцлаа л байж байгаа. Хачин сайхан нутаг ш. Өвс тоос тэдний ч яг тэд нар ч өвсөө сайн авдаг нөө өвс урмал сайтай авчирсан. Тэгтэл ер нь би мэдэхгүй одоо бараг сүүлийн 8 жил тэнд ерөөсөө тийм сонсоогүй. Энэ жил отролж ийн гэчихлээ нөгөө мал байдаг. Манай тэр малтаа тэр юу? Сая ярьж илээ. Ер нь бол хүнд нөхцөл рүү орсон гэж байна одоо. Тийм үү. Тишгэр. Тишгэрэн чинь манай энд болохоор бас нэг арай нэг өөр яг малгай нь өөр л дөө. Тишгч нь болохоор өглөө шууд орноосоо босоод хурдаар өвсөө гашин дээр бүх өвсөө ингээд өвс цацаад өвслөөл. Орой өвслөөл. Манайхан ч болохоор малгай бас арай өөр. Манайхан ч би чинь сүүний чиглэл хөрөм бас олон жил малж дандаа Эрдэнэ хаан сүн цүүгөө тушаад гэсэн байхгүй. Бас олон жил фермер хөрөм малсан байхгүй. Манайхан бас өвөл намар өгрөө тоглуулаад тэгээд өвөлчин саагаад манай хүмүүстэр чи сүгët өчөж гэсэн байхгүй. Тэг чин болохоор эндээс тижилийн бодлого эндээс авчин өвөл өхрөө нам зогсоод найгууд харгаа орно. Тэг орой ирэхээр нэг 2 шанах тид будаа өгчин. Бэлчээрээ хөрт өвс өгөхгүй. Манайх нам алга арай өөр л. Одоо ч гэсэн орой ирэхээр нэг 2 шанах будаа өгчдөг.
Тэгээд нөгөө юу яа. Өвс өгөхгүй. А тишгээс нь болохоор бодоо өгөхгүй, дан өвс өгдөг. Тэгдэг. Малгай нь өөр. 12 оноос шүржил хийсэн гэсэн бага адуу сарва энэ төр ямар үнэ ханшаар зарагддаг юм бэ? Тухайн амт бас сонирхож магадгүй юм тийм ээ. Адуу ч нэг тогтцоо ханш гэж байхгүй л тэгээд яг найд нөхд билгийн журмаар нэг явна. Бас тэгээд эн чин хөдөөний орон нутгийн мөнгөтэй мөнгөгүй хөнгөж байна. Тэгээд хоорондоо сайхан ярьж өгөөрөө тэгэл нэг янз ил тогтцоо яг 5-10 саяар тэгээд өгвөл. Манай энэ элдэнээс нэг байр аваад нэг байрны юунд нэг бас таа өгсөн юм. Медалганд нэг. Тэгээд тэр маань шүдлүүрээ бол манай нэг бааз нэг Сүхбаатар Эрдэнэ цагаанаас нэг даа бор даа аваад ирсэн. Тэгээд 3 шүдлүүртэй болсон хойсон жил. Тэгээд 3 даа айрагдэл. Тэгээд тэр цагаас хойш ер нь баг айраг тасраагүй. Тэгээд нэг том жижиг күнаад нэг болохгүй юм. Тэгээд 15 онд нөгөө Сүхбаатараас ирсэн нэг манай баазын авчирсан. Тэрийг би аваа. Тэр соёл үүрээ болоод Эрдэнэтэд алдартай баяр төрүүлээд аймагтай айрагдаад энэ утгын 90 жилд очиод энэ баяа ахтын тэр жилиг аймаг чанартай надад 5 айрагдуулчихдаг соёл үүрэг. Тэгээ 6 мөр үйдэг гэсэн маань. Тэгээ манай нэг 5 гүү барьцдаг гэсэн би ч өөрөө. Тэгээ манай энэ маа саагаал битэр өдөр болгоно саамлна нөгөө хэдийгээ. Саах болгонд очиод жоохон ингээд уулгачдаг. Тэгээд энд юм болно бүгдийг аваад очинд бүгд айрагддаг. Тэгэл сам яаж хунгаас уулгах сургатай. Тэр чинь нэг бүгдийн нэг жоохон байхад нэг хашаанд нэг даагнууд байсан. Тэр үуч нэг олон хүнээс хааж яасан болохоор бүгдийн сүүлчдэг. Тэгээ хөөрөө өвс иж яхад нь сүүлчдэг. Тэгээд бүгд суугаад гэсэн. Тэгээд зун сүүхгүй саамалж үе гээл. Тэгээд тэр жил тэр борыг тэг саамалж үйдэг. Хунгаар зүгээр ингээд бариад ахлаар сүүгээ шууд уучаад. Зүгээр шууд уучдаг гэсэн. Энэ Украин сүүг бол сайн л гээд одоо бага адуун сайн гэлдэг. Тэгээд зарим ихтүүлчтэй маа ихтчээр дийлдэг хүн байл энэ төр гэдэг. Тийм юм гарч ирсэн үү? Ер нь ихтүүл ямар нэг юм дийлдэхгүй хор болно л доо. Ер нь бол сүүч вэ, ер нь тижилч вэ, бүхэл төрлийн юм чинь ихтгэх юм бол хор болно л доо. Сүүчний яг нэг литр юм нэг 2 литр ч юм уу багш. 1 литрийг өгчөөд байх юм. Би тэр 18 онд нэг урд нэг мор үйжсэн гэж. Гэтэ бол бүгдийг сүлт гэсэн. Том жижиг. Анахш тэр жил нэг яг хөрчгсөн тэр өрөө мөрөг халуунаар өхрийн сүү тутахчих хэлдэг. Тэгээд өхрийн сүү ганц нэг өгөгдөхөр болдог. Өхрийн сүүд муу талтай бол нэг айхтар биш байна. Ер нь сайхан. Одоо тэр карн болмоо тэгээд одоо нэмэлт бүтээгдэхүүн өгөл ер нь тэгсэн дор нэг литр өхрийн сүү өгчөөд хижилийн таараад өгчих юм арай баг тэр талтай илүү. Ер нь бол мориндөө мөнгө суугаад тамир талтай ч арай л гоё болдог. Танах ч одоо нөгөө нэмэлт бүтээгдэхүүнээс нэр юу хэрэгэлдэг юм бэ? Манайх тэгээд нэмэлт бүтээгдэхүүн энэ тамирын шарыг нь баг байнга өгдөг. Тэгэл актив 100 тэгээд сөнгө даагмаг нь тэр нэмэлт бүтээгдэхүүнээс өгдөг. Сөнгө daa бас нэг айхтар хүчилж оруулдаг юм уу? Ер нь даах шүтлэнд нь жоохон төвчээд өнгөрөвчгөл юм. Хязгаарлангаас хойш ясан бие аваа явчих даах хэмжээ нь бол. Даах шүтлэнд айхтар нэг сайн болох юм уралчих юм бол тэрнээс дээшийг ер нь бол ирээдүйн муучдаг юм байна л би ойлгосон. Багаас нэг ганц нэг юм чинь нэг даах шүтлэн их хөөр уйдаг гол. Тэгээд тултал нэг хурдыг гаргаад авчил энэ тэнд болохсон юм даа авчил ороод. Ер нь жоохон муу юм байна л гэж ойлгосон шүү дээ. Ер нь ирээдүйтэй юм а жоохон за энэ болж гинэ гэд дахиад тийм сайн юм олон төрөхгүй юм чи. Ер нь бол хадгалж яхал юм. Карн бол яаж өгдөг юм танаа? Манай 20 грамаар өглөө ороод тэгэл амар нөхчтэй. Амар. Хижил зарим хижил төлөв. Манайх сурцсан болохоор тэгээд амаараа л ерөөсөө амаараа л. Монголын анхны онлайн малын эмийн сан Мандаа Цэгмэн та захиал бид хүргэн 7720 1010. Та хоёр одоо яг төрийн наадмын азраг амуу үзүүлсэн хоёр хүн сууж байна. Энэ халзан азраг ер нь ямар учрал тохиолоор та хоёрт ирсэн юм бэ? Энэ халзаатаа бид нэг орой нэг моринд ажил хийгээд байжсэн чи намхаад үгрээд. Тэгээ бид тэр нэг хоёр гүү авъя гэж би намхаатай ярьсан байсан. Тэг морд авахгүй ч хүрээд ирдэг байхгүй. Бачи хата нэг сайн юм өгнө. Манай чи нэг чи над юу өгөх гээд байна гэх юм. Ахтаа нэг сайн юм өгнөх нь би чи тэгвэл тэр өрөөл өгөх юм уу гэдэг чинь аваад аваач ахаа гэдэг.
Тэр ямар юм бэ гэдэг энэ маань асуухгүй. Тэр өнийг дүүл газ арч үзье гэдэг тэр очсон. Намхад манай шар хоёр чинь ерөөлөө өгчихгүй юу гэх тэгэхээр ерөөсөө ерөөл гэдэг нэр л их таалагдсан. Ерөөл гэдэг нэр одоо би чинь ер нь нэг тийм дандаа нөгөө тийм гоё ерөөсөн хүнийг нөгөө нэг ингээд өргөсөн тиймэрхүү юм их дуртай. Тэгээ ерөөл гэдэг нэр ягаад чинь анх сонсвол заавал бүр очиж үзмээр санагдаад авмаар санагдаад тэгэл очисон шүү дээ. Бүрэнхий болоод хавар яг дөнгөж нар арай хивийгээл нэг бүрэнхий болцсон байсан. Тэгэл очиж үзэл манай би ч одоо ямар надад сайн мэдэх биш. Манай хүн л хөтлүүлж шогшуулж гүүгээл тэгэл за хэмжиж үзье гээл. Тэгээ палк метр авчраа хэмжсэн 138.5. Би ч одоо тэгэхээр соёолны хэдээр хэдэн сантиметртэй байдгийг ч мэдэхгүй. Хэмжээнд орж ийн гэсэн орж ийн гэсэн тэгэл авал одоо л авсан дээр гээл. Шууд баг. Би ч одоо ер нь юмыг дандаа түргэн дээр нэг хойшил мошил. Шууд ачи гээл ерөөсө портер дуудаад тэгэл ачаад аваад байсан. Бүр харахгүй цаана. Шүүн ачаа үрээдсэн. Тэгээ баяр зүгтах тэнд өөр баяр зүгтах ерөөсөө ерөөл мөрөөлийг харж яхад гарч ирээч үгэрт угаасаа найзууд нэрчсэн байдсан. Тэгээ одоо ямар намхаа тарихыг тохирцсон ч гэсэн эзэнтэй ярихгүй болохгүй баяраа ахраа за сайн байна минь тусын мэдээл. За баяраа. За намхаа хоёр тэгээ цаагаараа сайхан намхаа надад хэлсэн. Тэгээ миний хүү сайхан хурдан хөлөг болох болтгоо гэдэг ерөөгөл. Тэгэл за баярлалаа хаа гэл. Тэгэл гараад бутгаач дугаач явцсан. Яа одоо тэр чинь бас яг юу гэмдэ ер нь баг хар битүү 8 шул болсон юм шүү дээ тий. Ер нь гэхдээ битүү 8 яг нөгөө морин мэдхүс урд нэг энэ баярах надар морд авчиж уйлж явах та дааг байсан. Тэгээ тэр дааг хурдан дааг байсан л тий. Тэгэл тэр өөр хангаан бүст ордог тэр манай ханцрынгийн алтармаар энэ тэр нэрэл алдсан тэр бөхөөгийн хүрэн тэр манай тэр оюун бүтэн хонгор алдсан мөр гэдэг чинь 1 жилийн энэ манай тэр омгоол мөр гэдэг чинь манай дан 1 жилийн хэдэн сайн дааг байсан байхгүй. Угсаал хурдан багцсан. Тэгээ хойсон жил нь шүдлүүр хязаал өрөө бид нар нэг юу яасан ба шүдлүүрөөндөөс нэг хайх тэр сэрвэ мөрөндөө нэг болж өг. Хязаал өрөө манай тэр мөнгөөрөө уяад бидний сэлэнгийн хаврын бүс орсон. Тэгээ тэнд очиод энэ ч амаа хүзүүлээд тэр өрөө нь 2 сард ирэх юм аа. Миний өрөөнүүд тэр ихний ирэхсэн тэр иргээ яваад гэсэн. Тэгээд уралж ирчихэд Эрдэнэтэд хавраа ирээдүйн хурдаар энэ чинь хязаал өрөө төрүүлсэн. Зайтайгын төрүүлсэн. Тэр нь баг байхад хурдтай байсан. Эцэг нь угаасаа тэр баярахын тэр бүс алдсан гэдэг тэр өндөр алдсан гэдэг төлөв. Улсын бүс бас нэлээд болоо айрагт төрүүлсэн заазах. Азрахтайгаа ерөөлөөр учирсан даа гэж боддог шүү дээ. Тийм ээ надад ч гэсэн шууд нэрийг сонссон чинь нэг юм би яг ерөөл гэж нэртэй адууд бол таарч сайхан нэр байна. Давгүй тод манлаа ярьдаг шүү дээ. Сайн адууд сайн нэр хүний зэрэг тооч сайхан нэр өгөх гээд тэр бол стол бэлгтээ сайхан ерөөл нэр өгсөн юм байна даа л гэж бодож байна. Өнгөрсөн жил чинь азраг даах хоёр хойлоо орчих шахсан шүү дээ. Хүүхэд маань өөрөө морь унаа жил болж байгаа хүүхэд. Тэгээ нөө шонхортой ундаг. Шонхорны ялч нэг химжигтэй цэргүүч нөө шонхрыг аваад химжичээд буцаж нөгөө чангалахтаа л дутуу чангалсан шүү. Тэгээ хойш шавтарсан шүү. Аа яг тэгтээ тий. Тийм. Тэгээ би тэр шаргыг нь төмрийнхний хонгор адарганд тавиад тэр тавьсан чи тэр хонгор адарга нэг 37-аар 25 таа. Бас аймаг төрүүлээд би уяад тэр алдарт төрүүлээд аймагт харагд. Тэр хонгор алдаадаа тавьсан жижигхэн хонгор алд уунах гэсэн. Тэр сумын хаян нэг ахтай гээд. Тэр сум орон нутгаар төрүүлж яригтэл. Тэгэхээр тэр их сайтай байхгүй. Сайн ээжээс хурд төрж байгаа. Ер нь гүү гол нь гүү баг. Танай адуунд ер нь одоо гайгүй сая ямар одны гүнүүд байгаа. Тэгээд манай адуунд ер нь тэгэл манайхны галынхан чинь нийлсэн гадаа нэг 100 гаруй гүү вэ. Тэгээд энэ чинь бас л хүч хөдөлмөрөөр дараад мөнгө төгрөгөөр авчихсан бас л нэг сайн хурдан адарны охин төлөөд тэгэл ер нь бол манай аавын дүү уянгийн хөрлөө гэж байж одоо энэ хол адарганы эзэн хангам 70 жилээр хол төрүүлж ирсэн. Манай тэр аавын дүү. Тэр хол адарганы охин төл тэр хол адар над дээр байж байгаа тэгээд охин төл зөндөө болно. Охин төлөөд. Манай ээжийн ганц захтай том ах мор сав гэдэг юм байсан. Хүүжиг үгээд бигрийн хүн. Одоо тэр улсын алдарт бөөрөнх амраах гэдэг. Тий. Тэд чинь нэг нутаг. Амраах намайг дагуулж явж тэр. Ээгийн галах штэ амраах чи. Тэгээ амраах намайг тэр ийдэр авчихсан байхгүй. Морийг ингэж уйддаг юм аа чи бас нэг явж жалганаас агаар энэ жалган тэр морийг зүү иддэг.
мөр малаач дагаа яв гэд. Тэгээ дагуулаад явчихсан. Тэгээд бас ерөнхийдөө бол бас нүд онгойно гэдэг юм уу? Бас арай өөр баримжаатай болсон баг те. Тэгэл угаасаа нэг нь энийг хийж байгаа юм чи. Тийм байна гэд нэг формын ингээд нүдэнд үлдэн нэстэй. Тэгэл өхөр малаа аяад бүгднгийн энд нүлдээ тэгэл тийшээ хідэ одоо бол явчих. Тийшээ оч юм уу тэгээд замаар гэдэг нэг ингэж юу гэдэг юм байна да ингэдэг тийшээ очил. Их явсан доо юм нэг. 2 жил болоод аймгийн алдарт болсон шүү дээ. Тэгэл тэр Эрдэнэтийн 50 жилд соёл мордуулаад бас айрагт. Улсад очиад адраг мордуулаад айрагт өмтэй байхгүй юу? Харин өмтэй. Өчнө хүн одоо бараг бүхэл насаараа уяад зарим нь аймагт айраггүй байх. Тэгэхээр хүний гэж бас байна л дээ. Цаанаасаа. Хавар идлэгөө битүү шахуу азрыг авчихсан улсын наадмын мордуулсаар 12 гэдэг чинь. Өндөр улсын наадмын азрыг 12 гэдэг чинь дээгүүр сайн. Тий. Яг гоо тэгээ ерөөлөөр өвчлсөн гэдэг шиг тэгэл одоо хулдаг бэлгэн дээрэл тэгээд дааганда замгүй хурдан байсан юм уу. Одоо энэ хин сая нөгөө өнгөрсөн жил зарагддаг ариун болдын нөгөө халдсан. Тэдэс нэг үе. Яг нэг үеийнх байхгүй. Тэгээд түрүү юу амуу үзөө юу гэл одоо даваа нэмийн бас нөгөө төмөр үрээгийн төрмөх руу зарагдсан тий. Даваа нэмийн алт. Хээр тий. Усад яригд. Энэ гурав чи ерөөсөө нэг юм үеийн хин төрүүлэхүү хин амуу үзүүлэхүү хин гурвуулах уу гэдэг юм гурав байсан байхгүй. Тэг яг миний нөгөө энэ хулдааг мөн жоо хэмжээнд орохгүй. Тэгээ өндөр болоод. Тэгээ одоо харин соёолон болоод нэг хэмжээндээ ордог болж байгаа шүү дээ. Адууд одоо оруулах юм шүү дээ тий. Одоо нэг юм. Тэгэл хайр хул гэдэг нэр одоо хайр хул. Бид хайртай ирээл хамгийн түрүүнд хайр хул дээр очдөг. Тэгээ тэр хайр хулыг бэлгэлээд энэ моринд орсон. Тэгээ дараа нь бас битгой нэг соёол авах гээд бас нэг Эрдэнэтийн хурдан байсан юм аа. Нэг халтар соёол. Тэгээ авах гээд ерөнхийдөө үн мөнийн хойлоо бас яриад тохирсон байсан. Нөгөө залуу маань маргааш хариу өгье гэдэг. Тэгээ яагаад ч үлээ бид чинь ингээд рүү нэг тариалангийн газар үзэх гэж явсан тий. Нэг юу үзэх гэж явсан. Төмрөө ах бид гурав талаараа нээлж нэг 20 га нэг 40 гач хэл нэг хойл авч ногоон дижил тэр нэг гүүм үндэд тийжэлгээ. Тэгээ замандаа явж байгаад нэг соёол авах гэж байгаа гэдэг юм. Тэгвэл юу яриад байгаа. Би ч чамд сартайгаа бэлгэлнэ гэдэг замдаа бэлгэлсэн. Гэхдээ битгаар ард яриад яваадсан. Нөгөө залуу яг замд явж байхад ярихгүй. За манай гэрийнхэн юм зөвшөөрсөн гэдэг. Тэгэл ард яриа яваадсан чи төмөр ахлаа урдаас сур цуцсан явсан. Би шамаг морин зөөлхөөр гэдэг чи бас юу авах гээд байна чи гэдэг. Гэхдээ нэг соёолын сонирхоод байгаа гэж. Алуу харъя гэдэг. Тэгээ соёлын зураг харсан чинь. Нилээн жоохон бодож явсан. Шараа чам сартын зураг байна уу гэл. Сарт гэдэг вэ? Би тэгээд аваад бэлэг хэрэг нэрлэлсэн. Тэгээд байна гэл харуулсан чинь. За одоо ингэсээр нэг зогсож байдаг. Одоо сая бидний ирсэн дээр нарсан дунд баггүй. Зогсож байдаг гэд. За төмөр ах чи бас тийм юутай л та. Сүсэг бишрэлтэй гэдэг юм. За нэг шин юм задлаадах та гэл. Мөнгө аяга гаргаж ирэл. За ингээд үүдээ нэг бэлгэлээ ихэр. Би ч тэр санаа зов хүнээс бахан бэлэг юм аваад бэлгэний адуугаар би чинь аймгийн алдарт болсон шүү дээ. Тэр авсан бас тэр халзан азар гарангаа 100 жилээ зургаалдаг халзан азар чинь хэд бас тэр гантөмөр ахын гаралтай азар байхгүй. Азрын унгаа азар бас. Тий аршаа ингээд азрын төлөв байхгүй. Тэгээ тэр азар чинь бол Эрдэнэтийн алдартын наадам төрүүлсэн Эрдэнэт 2 3 сайн тавьсан л та. Тэгэхээр энэ 3 адуугаар л би чинь аймгийн алдарт. 2 жил хүрээгүй нэг жил нэг хэдэн сарын дотор л аймгийн алдарт цол аваад за аймгийн алдарт цол авах үндэ гэжсэн чинь нөгөө бэлгэлсэн сарт бэлэг хэм байна. Эрдэнэтийн нөгөө илгээлтийн эзэдийн 50 жилийн яваар айргийн дөрөөр тавьхгүй соёл. Энэ бас илгээлтийн эзэдийн 50 жилийн яваач бас чанга болсон шүү дээ. Бүр хойно болоод бороо ороод 3 4 хоног хойшлоод тэгээд энэ чинь морины баг олим шахуу юм болсон байхгүй. Бүгд ирсэн шүү дээ. Ерөөсө баг бүх наадам дууссан тий. Бүх үеэч нэр ирсэн байсан. Айхтар бороонд болоод. Тэгэл за энэ олон юу ирсэн. Миний ч юу 25 та юм чинь соёл нь барахгүй байна гэж бод сөөх юмтай өстой. Явсаар байгаа л 4-өөр орж ирсэн шүү. Одоо ингээл морь уяал жил 2 жил гаруй хүний дотор аймгийн алдарт байж гэдэг бол орон нутгийн хансан цаа шүү дээ. Одоо аймагтаа бол тод манлаа гэж болчлоо. Авсан одоо морь ав бэлэглээл битүү одоо бэлэглэнгууд төрүүлж яриадаад байхлаа. Чинь ер нь жоохон морь уях ямар санагдаж байна. Амархан гэж бодох гайгүй юу? Тэгэл одоо би ингээд манай одоо уяач чинь гэр нь
Эрдэнэтэд 4 хүүхэд эхнэр 4 хүүхэд нь Эрдэнэтэд байгаа гэдэг. Бараг хүүхдүүд нь сүүлийн баг анд манд ч даавыгаа бараг танд юм уу гэмээр. Тэгэл байнгын энд байж идэг. Би өөр ямарсанд ярьдаг байхгүй. Чичээд гэр мэртэй харьж хондгүй юм. Оройдоо хараад хонцч болдгоо юм. Тэгэл энэ чинь аюу их золиос хөдөлмөр байгаа байхгүй юу. Тэгээд энд одоо бас зөвхөн одоо уяачихгүй одоо уяачин эхнэр гэдэг хүнийг бас ярихгүй болохгүй байх. Одоо энэ нөхрийнхөө хөдөлмөрийг үнэлээгүй, ойлгоогүй бол хизээш одоо энэ амжилт гаргахгүй. Тэгтээ дэргүү одоо ингээд хүн болгон салбар дээр тариа тарих барилга бариад машин зарах нь машин зараад дэлгүүр ажиллах нь ажиллаулаад тэгэхээр одоо энэ цайлхаас өрн гэдэг үний өвчөд яг морь уйхал гэдэг бол одоо яг миний над өгөгдсөн бурхнаас өгөгдсөн одоо тэр өгөгдөл те яг гифт гэдэг юм уу яг энүүгээр л энэ хүн чи явж байгаа учраас яг эндээ яг өөрийгөө зориулаад явж байгаа. Тэгээ би бас их баярлдаг юм одоо түрүүн та асуулт асуулаа шүү дээ. Тэгээд одоо моринд ороод удаагүй бас сайхан амжилтуудын эзэн боллоо. Тэгээ би ч одоо бас 24 оны 11 сарын 21-нд энэ Орхон аймгийн Эрдэнэт морин спорт уяачдын холбооны тэргүүний ажлыг авсан. Тэгээд бас тэргүүний ажлыг аваад бас моринд бас л зүрх сэтгэлээ зориулаад энэ морины хөгжил гэдэг юм руу бас яавал бас илүү их түлхүү сэтгэл зүрхээ гаргах уу. Тэгээд ингээд давхар явж байгаа бол салшгүй ерөөсөө өглөө босоод морь өдөр гараал морь ярина. Орой унтах даач морь ярина. Тэгэл ерөөсөө салшгүй холбоотой болсон болохоор одоо нөгөө бүр ингээд амьдралын нөгөө нэг салшгүй хэсэг болцсон. Тэгэл гоё л байдаг. Морь ярихлаар бүр цаанаасаа ингээд чигс ортолцоод. Анхандаа бол морь руу ороогүй байхдаа эн чинь морь ярихлаар бүр өөдөө тэр буланд сууж идэг байсан бол одоо морь ярихлаар бүр дондор нь орж иж ярьчих гал ерөөсөө айгу. Энэ ямар зүсмийн морь вэ гэхэд одоо ямар ч асуултанд бүтрэг эргүүл болсон таа. Сайн сургаж байгаа юм байна тий. Одоо тэгтээ болоогүй өстэй энэ шинэ өстэй тий. Моринд бол Одоо хансан баха. хоёулагийн блог бол намар бичигдэнэ. Одоо ийм сайхан амжилтаа нааж байгаа юм. Энэ зуны наадмад одоо сайхан наадах гэж бодож байна. Дээрээс нь танах ч одоо бас аймаг орон нутгийн яваад дэмжлэл ажилладаг байгаа тий. Тэгэхээр намар уулзахад уяачийнхаа хувьд тэр холбооны тэргүүний тухайч тэр бас олон ажил амжуулсан байна. Тэгээ баялаг төвхтэй сайхан блог болох байх гэж бодож байна. За тэрнээс өмнө хоёлаа хөлсний цэхэр хашаанд бас таах баха. Азаргаа сайн уу яа? Энэ жил бол яг очив. Надлын энтер бол амжаагүй. Гэхдээ би ер нь хөлсний хашаанд бол зэглэр уулздаг ш тэр үнтэйгээ. Амны бэлгээс очив. Амны бэлгээс аштын бэлэг гэхчээр амны монголчууд эртвээс л угаас амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг. Тэгээ сайхан амаараа сайхан ийм сайхан ерөөл тарьж байгаа юм чинь. Тэрийгээ бас намар сайхан хурааж авах хаа гэж итгэж байна. Тэгээ намар сайхан олон амжилтаар дүүрэн таныг бас энэ ч дахиад ирэхэд чинь олон амжилттай ухтаад таны хэлсэн ерөөлийг баттгаад суужъя гэд. Одоо их өндөр хариуцлага. Манай уяач өндөр хариуцлага авах шиг байна. Амруугаар болох нь амьдрал түүгээр болох наа гэж. Яг үнэ. Стай үнэ тэр үнэ шүү. Өөр дөрвөн бэлэгтэй гарч байна. Танаа хөвөлттэй лээ. Энийг одоо тавтай. Морь бол унан тий. Унан. Морин дэйг дуртай. Морь дахиулмаараа нунмаараа л гэж. Унтахаар юм байна. За баярлалаа сайн яваа. За баярлалаа сайхан хооцоогаар байсан баярлалаа. Баярлалаа. За баярлалаа ажлаа амжилтсий. Дараагийн блог маань Төвсгөл аймгийн Тариалан сумаас та бүхэнд хүргээлнэ. Ямар зочид байгаа тухайд ярьлаа. Энэ замаа